Шуудангийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухай бид нар ярилцж байна. Тэгэхээр энэ салбарын талаар ярихын тулд бид нар зайлшгүй цахим хүргэлт цахим худалдаатай холбоотой энэ хүргэлтийн үйлчлэгээний тесрэлтийн талаар зайлшгүй ярих шаардлага бол гараад байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд харахаар 50,000 орчим онлайн бизнес эрхлэгчид байнгын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ онлайн бизнес эрхлэгчид маань бол хүргэлтийн үйлчлэгээр өдөр болгон иргэдтэй хүрээд явдаг. Тэгээд яг статистик судалгаагаа хараад үзэхээр өдөрт нэг 240 орчим сая төгрөг бол эргэлдэж байна Улаанбаатар хот дотор. Тэгэд энээс юу харуулж байна вэ гэхээр энэ нь бол асар том зах зээл байгаамаа. Энэ цаашаага бол өргөжинд хэлэх бүрэн боломжтой. 2024 оны 11 сард гэхэд Хятадын Тэмүү гэдэг дэлгүүр орж ирсэн байхад тэн дээр бол жишээ нь хэдхэн сарын дотор 24 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг Монголоос бол захиалсан байгаа. Тэгэд эндээс юу харагдаад байна гэхээр энэ хүргэлтийн үйлчлэгээтэй холбоотой энэ салбарчин өөрөө асар их нөөц боломжтой харагдаад байна. Сая Монгол шуудангийн компани гүйцэтгэх захирлын яриан дундаас ингэж хэлж байгаа зах зээл жижиг болохоор ерөнхийдөө бол бид нэр бүрэн хурж ажиллаж чадахгүй байна гэд хэлээд байгаа. Гэтэл төрийн бас байгууллагын шарав дөржихуйн хэлж байгаагаар бол энэ орон зай төрчин Монгол шуудан өөр өрсөлдөж чадахгүй шүү дээ. Монгол шуудан бол нэг 90 онд батлуулж исэн тэр нэг 48 цагийн дотор илгээмжийг хаягтан амжилттай гардуулна гэдэг тэр стандартаа барил асар удаан байгаа шүү дээ. Хувийн компаниуд хувийн хүргэлтийнхэн бол 12 цагийн дотор тухайн өдөрт нь яаж хүргэлтээ хийх үү гэд маш түргэн шуурхай ажиллаж чадж байгаа учраас орон нутагт байгаа иргэд болон Улаанбаатар хотын иргэд чинь бүгдээрээ хувийнхнаар сонгоод үйлчлүүлчихэд байгаа байхгүй. Тэгэхээр өрсөлдөөн дээр бид нар энэ Монгол шуудан бол ялагдаад байна гэсэн үг. Дээрээс нь өрсөлдөөн дээр ялагдчихж байгаа нэг том юм бол үн тарифын үед монопол байдлаа энэ чинь хадгалаад байгаа гэдэг нь л энэ тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь байгаад байгаа хэрнээ үйл ажиллагаа явуулахгүй энэ чинь өөрөө либералчлагдсан салбар биш байгааг нь харуулад байна. Тэгэхээр бид нар ер нь энэ Монгол шуудан компани 66% нь төрд байгаад байгааг эргэж нэг харах хэрэгтэй болчихжээ. Бид нар ингээд ард санхүүгийн нэгдэл авсан тийм. Ард санхүүгийн нэгдэл нэг 24% эзэмшдэг. Тэгээд нэг 10% нь болохоор жижиг хувьцаа эзэмшигчнэр байгаа. Ингээ харахаараа нээлттэй хувьцаат компани юм шигээр хувийн компани удирдах байгаа юм шиг харагддаг бол шийдвэр гаргагч нь бол төр хിവэрэ байгаад байгаа. Тэгэхээр эндээс бид нар энэ ер нь төрийн оролцоог нь багасгаад төр өөрөө 34%-тай болоод хувийн хвшлийн оролцоог нь нэмээд өгөх юм бол бид нар энэ чинь өрсөлдөөнийг дэмжих боломж нь харагдаад байна. За дээрэс нь бас нэг юм цахим хөгжлийн яамнаас асуумаар байна. Энэ шуудангийн салбарын хүргэлттэй холбоотой дээрээс нь цагтаа онцгой эрүүл мэндийн яаралтай үйлчлэгээ төрийн тусламжийг хүргэхийн тулд энэ хаягчлалтын стандартыг мөрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Энэ дээр та бүхэн ажиллаж гин үү? Энэ хүргэлт үйлчлэгээ үзүүлэхэд чинь хаягжилт чинь тодорхойгүй учраас хүндрэлтэй байгаад байна. Албан ёсны хаягаар хизээч ярьдгүү ойролцоогоор хүмүүс бол аман дадлаараа сурсан тэр хаягаараа хилжиж хүмүүс бие биенээ хаана байгаагаа олоод байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх үү гэдгийг За Монгол шуудан компанид захирал хосоо. Компани ер нь бол үндэсний аюулгүй байдлын үжил баримтал дээр ч тэр за олон улсын конвенцийн дагуу хүлээсэн үүргийн хувьд ч тэр ер нь бол олон улстай дэлхийн 192 орнтой засгийн газар гишүүний хувьд бол харилцаж байгаа. За тэрийг төлөөлөд Монгол шуудан компани ажиллаж байгаа. Тэгэхээр хувийн давмгаат оролцоотой болсноороо яах вэ гэвэл тэр өөрөг харилцаа бол хувийн хвшлэрээ бол шилжинэ гэсэн үг. Тэгэхээр 50-аас дээш байх уу доош байх уу гэдгээс хамаарна гэсэн үг. Манай тендерийн тухай хуулиарч тэр бүх харилцаа бол 50-аас дээш төрийн өмчийн оролцоотой байх юм бол тендерийн хуулиар зарладаг. Энэ нь өөрөө бизнесийнхаа процесстэй бас нэгдүгээрт уялдахгүй байгаа. За хоёрдугаар түрүүний хэлж байгаа тэр хүргэлтийн чанар бөгөөд үнийн хувьд бол ярилцсан. За үнийн хувьд бол Монгол шуудан компани үнийг нөгөө бүх нийтийн үйлчлэгээний үүрэг хэрэгжүүлэгч гэдэг утгаараа тарифын дээд хязгаарыг бол харилцаа холбооны зохицуулах хорооноос бас баталж байгаа. Яагаад гэвэл бүх иргэд тэр үнийг төлөх боломжтой үнэтэй байх ёстой гэдэг утгаараа. Тийм учраас Монгол шуудан компани үн бол харьцангуй хямдтай орж байгаа. За хувийн хвшлийн хувьд бол Монгол шуудан компани дангаараа зөвхөн дангаараа ажиллана гэдэг тийм бодлого баримталдаггүй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан стандартын дагуу бас харилцаа холболтын гэрээ гэдэг ойлголт бол байдаг. За ингэснээр Монгол шуудан компани үндсэн сүлжээ юм бол бусад хувийн хвшил хүрч чадахгүй байгаа газар нутагта үйлчлэгээнийхээ хэсэгтээ Монгол шуудангаар дамжаад хүрэх тэр харилцаа холболтын гэрээ гэдэг юм байгаа. За бид нар өнөөдрийн байдлаар 14 хувийн хвшлийн компанитай харилцаа холболтын гэрээтэй. Тэгэхээр орон нутгийн салбаргүй хувийн хвшлийн компани Монгол шууданд яг адилхан баталсан стандарт үнийн төлөөд орон нутагт үйлчлэгээ хүргэдэг ийм үйлчлэгээ бас явж байгаа. За компани тэр хувьцааны хувьд бол 34 байх уу 50-аас дээш байх уу гэдгийг бол засгийн газар өгөөд хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа тал бол хариуцсан зөв бахаа гэж бодож байна.
За цахим хөгжил инновац харилцаа холбооны сайдын зөвлөх тулгарт цэнгэн гүшний асуултанд хариулъя. За хаягчлалтын асуудал бол одоо туйлын чухал асуудал байгаа. Тэгэхээр маш одоо зөв зүйлийг хөндлөө өгч гэж үзэж байна. За хаягчлалтын тухай хуулийн төсөл өнгөрсөн онд засгийн газрын хэрэглэх газраас эхнийхэн төсөл яваад за энэ дээр бол одоо холбогдох талуудаас саналыг аваад за ингээ өнгөрсөн 4-р сард хуулийн одоо төслийн үзэл баримтанд батлагдсан. 3 яамны сайдын одоо хамтарсан тушаал батлагдаад ингээ явсан байгаа. За ингээд энэ хаягчлалтын тухай хуулийн одоо ажлын хэсэг бол ажиллаад явж байгаа. Өчигдөр бас хуралдсан. За гэхдээ одоо хаяг гэдээ ярихад бас бид нар бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй нэг хэдэн зүйл байдаг. За нэгдүгээрт орон зайн кодчлын асуудал. Хоёрдугаарт одоо хаягийн яг нэршлийн асуудал. Жишээлбэл одоо Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо гэдэг ч юм уу те. За гудамжны нэршил. 3 дугаар асуудал нь юу гэхээр тэмдэглэгээ нөгөө хаягийн самбар. Тэр энэ 3 ойлголтыг бас ялгаж салгаж ойлгоогүйгээс болоод энэ хаягжуулалтын тухай хууль энийг цэгцлэх асуудал маань одоо нэг юм урагшгүй яваад идэг тал бий. За мөн одоо энэ хаягтай холбоотой оролцогч талууд их олон байж ирсэн. Жишээлбэл одоо барилга хот байгуулалтын яам, нийслэл, за газар зохион байгуулалт, одоо геодез зөрчил зүйн ерөнхий газар. За одоо өнөөдрийг хүртэл одоо цахим хөгжлийн инновац харилцаа холбооны яам бол 3 жилийн өмнө байгуулагдсан тийм ээ. Тэгээ одоо өмнөх агентлаг байсан үеэс одоо энэ шуудангийн кодын асуудал. Ингээд энэ олон талууд оролцоотой байдаг өөрийн бас хэрэгцээ шаардлага байдгийн улмаас энэ маань бас нэг цэцэрэхгүй яваад гэсэн ийм одоо бас дүр зураг байсан. Тэр энийг одоо шийдийгээд ингээд талуудын оролцсон хамтарсан ажлын хэсэг явж байгаа. За тэгээ яг энэ цаг үед бас та бүхэндээ бас хэлэх зүйл юу вэ гэхээр энэ хаягийн асуудал маань одоо юу руу орж ирж байна гэхээр Хиймэл оюун ухаан аж үйлдвэрийн 4-р хувьсгалын одоо 900-д. Тэгэхээр энэ Хиймэл оюуны одоо яг үндсэн хамгийн гол зүйл бол та бүхэн гэж байгаа их хөгжил тий. Тэгэхээр хаяг гэдэг маань өөрөө одоо мастер хөгжил болохын хувьар бол энэ маш чухал болж эхэлж байгаа. Тэгэхээр одоо бид нар бол энэ шуудангийн код хаягчлалтыг бол одоо өмнөх шигээ нэг журмаар батлаад засаг саргааны нэгж өөрчлөгдөнгууд дагаж өөрчлөгдөд байдаг ийм байдлаар явах юм бол энэ одоо саяны цэнгэн гишүүний гаргаж тавьж байгаа энд ярьж байгаа хүмүүсийн асуудал бол шийдэгдэхгүй учраас бид нар бол яг орон зайн хувьд бол он цагийн одоо орон зай цаг хугацааг давсан засаг саргааны нэгжийн өөрчлөлтийг бол өөрчлөгддөггүй байх ийм зүйлийг одоо эцэлж гаргая гэдэг ингээд явж байгаа. Тэгээ ер нь одоо яг хаанаас энийг нь шийдэд явахын, хуульчлаад явахын гэдэг энэ зүйлүүдийг нь ажлын хэсэг дээр бол хилцээд явж байгаа. Хуулийн төсөл нь бол гарцсан ингээд явж байгаа гэдэг хэлээ. Сая Монгол шуудан компани захирлын хариулттай холбоотой юм бас ярих гэсэн. Ер нь энэ нээлттэй хувьцаат компани болгоод төрийн одоо хувьцааг багасглаа гэд юу ч муудахгүй. Ер нь төр 100% одоо эзэмшилтэй байгаа компаниудын нөхцөл байдал ямар байдаг гэлээ. Төр 100% эзэмшиж байгаа компаниуд дээр орсон аудитын тайлан ямар байдаг гэлээ. Энэ сууж байгаа гишүүдч бас мэдж байгаа. Өнөөдөр Монгол шуудан компани 34% нь хувьд байгаад тэгээд орж ирсэн аудитын тайлантай танилцаад үзэхээр маш деталь одоо жижиг мөнгөн дүнтэй хүртэл тоонуудыг гаргаж ирс тавьсан байна л да. Энэ үндэсний аудитын газраас орсон энэ аудитын компанийг би бол маш сайн ажилласан байна гэж хэлмээр байна. Тэгээд бүр эрчим хүчний одоо яамны компаниуд руу ч гэсэн оруулмаар санагдчихээн. Ийм чанартайгаар аудит хэрвээ хийгддэг байх юм бол тэгээд энэ юуг харуулж байгаа нөхөр төрийн оролцоод компани байгаад хувийн хвшил ороод ирэхээр энэ дотроо харилцан хяналтууд бий болоод өргүү зардлууд ч багасгаад. За шуудангийн салбарын одоогийн мөрдөгдөж байгаа тухай хууль тогтоомжуудыг шинжлэхтэй холбоотой бас саналаа хэлэх гэсэн. Бид нар ер нь хууль тогтоомжуудыг шинжилнэ гэхээр хуулиудыг чангатгах эсвэл ард иргэд дээр илүү олон одоо зөвшөөрөл ямар нэгэн журмуудыг батлаад үйл ажиллагааг урд нь хуульгүйгээрээ болоодсэн үйл ажиллагааг илүү хөндрүүлсэн болгодог ийм тал ажиглагтаад байдаг манай хуулиудаас. Тэгэхээр энэ хуулийг шинжилж гаргахдаа захим худалдаа хүргэлтийн үйлчлэгээ үзүүлж байгаа энгийн иргэд маань одоо хийж байгаа үйл ажиллагаа ямар нэгэн одоо хууль зөрчигч бишээр энгийнээр бүхэн оролцох боломжтой тийм хууль эрхцэн орчныг бид нар бүрдүүлэхээр анхаарах ёстой. Тэгэхээр энэ шуудангийн хүргэлтийн тухай хуулийн одоо энэ үзэл баримтлал нь өөрөө зах зээлийн эдийн засагт тулгуурласан чөлөө төрсөлдөөнийг дэмжсэн ийм үзэл баримталтай шинжилэл болоосой гэж хүсэж байна. Тэгэхээр нэлээд том өөрчлөлтийг бид нар бас хийх зайлшгүй шаардлагатай байна гэж харагдаж байна.